За жилийн өмнө яг л хилцээл. Тэгэл баахан шүүмжлээл, энийгээ цэцсараа, энийгээ чанхаараараа гээл. Тэгээ тэр үг хэлжсэн үг ч одоо бас протоколд байж л байгаа. Аргачлал нь буруу байна, ингэн тэгнэ гээл. Тэгээ жилийн дараа орж ирээл яг л дахиад нөгөө л хിവрээл орж ирж. Тэгээ их хурл гээд нэг байгуулга нь хуулийн хугацаанд шахагдаж энийг нь заавал хэлцэх хэрэгтэй. Тэгээ ер нь ингээд наад тайлангийн чинь сонсохоор ер нь энэ хариуцлага хүлээх хүмүүс ер нь олон байгаа юм биш үү? Энэ төсвийн мөнгийг чинь ингээд үр дүнгөө зарцуулчаад ер нь яаж хариуцлага хүлээд? Ямар ч үр дүн гараагүй юм биш үү? Бүр буураад идэг, үзүүлэлтүүд нь буураад идэг. Сүмбэртлээ энэний цаана төсөв үргэдээд идэг. Тэг ажил хийцэн чим шиг, хийгээгүй чим шиг ажлаа мэддэг хүн явуулж асуултанд хариулмаар ах. Тэгээ нэг ярьж муурж наан цаана болж байгаа нэг минутын дуусчихдаг. Тэгээ ингээд сүүлд нь ингээд юу ярахаар их хурл буруутай. Та нар бидний ийм юм хийж өгөхгүй байгаа учраас хотын дарга чинь тэр хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлээд өгөөч л гэж явж байгаа шин. Хэд удаа бид нар мэдээлэл аваад явсан. Тэгээ одоо болохоор энд болохоор болохгүй бүтэхгүй юм яриад их. Тэгвэл анханасаа тэр хуулийг яах гэж оруулж иж батлуулсан. Тэг үндсэн хуулийн зөрчил гэдгийг нь хэн тогтоодог болцсон. Одоо тэгээд за одоо энэ ч одоо 25 оны юм да. 26 оных ч одоо бүр шалан дээр буусан юм орж ирэх байлгүй. Тэгээ ингээд өнөөдөр ингээд гинтхэн ингээд болохгүй утахгүй байгаа юм шиг салбар өдөрдөж явчаад эрс шинжилэл хэрэгтэй, эрс бодлогын өөрчлөлт хэрэгтэй гэл. Яагаад тэрийг хийдгүй? Эсвэл хийхэд нь их хурал саад болоод идэм үү? Тэгээ жоохон санах ойтой баймаар байна хэдүүлээ. Одоо жилийн өмнө асуултанд хариулж ирсэн албан тушаалтуудыг сууж лээ. Өнөөдөр одоо тэгээд орж ирээд ярьж байгаа юм нь өмнөхөөсөө жилийн өмнөхөөсөө 7 дор болсон ба шүү дээ. Ажлаа тайлгнаж байгаа байдал нь. Тэр 100% гэдэг чинь яг жилийн өмнө бас яг 100% гэж хэлсэн шүү дээ. Тэр авилгын юу гэдэг чинь бүгд. Тэр би яг өөр асуусан юм байна л да. Яг энэ 100% нүг гэдэг. Тэгээ энэ жил дахиад тэгээ ороод ирчих. Тэгсэн мөртлөө авилга нь буурдаг. Тэгээ баах ингэ төсвийн үр дүнгuu зарцуулчаад ажлын үр дүн гарахгүй байгаа нөхдүүдэд эргээгээд бид нар хариуцлагын асуудлыг ярих цаг болчихсон юм байна. Энд чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэг ямар ч үр дүн гарахгүй ч тийм арга хэмжээ хийж яах юм тэгвэл. Улам муудахын тулд мөнгө үрж яах юм. Зүг зүгээр байж байгаа тэр чи өөрөө л баг муудчих шүү дээ тэгвэл. Ажилж муудахадах юм бүр. Тэг аудиттай холбоотой тэр дүнэлттэй холбоотой асар олон алдаа байлээ. Нэг бүрчлэн яриул баг цаг барагдахгүй байна. Тэг хариуцлагын тогтолцоо байхгүй байгаад үнэхээр харамсаж байна. Хаана. Тэгээ өдөрт галбан тушаалт нэг хамгаалаад өнгөрдөг. Нэг ийм л тогтолцоо үүсчээд байгаа шүү гэдгийг хэлээ.